Сонгуулийн тухай хуулийн 61-р зүйлийн 61-ийн 12 дахь хэсэгт сонгогчдын нэрийн жагсаалтыг аймаг дүүргийн сонгуулийн хороонд хөрвүүлэх талаар тусгасан байдаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага өөрийн цахим хуудасд байршуулсан сонгогчдын нэрийн жагсаалтад өөрчлөлтийг тусган уг жагсаалтыг цахим болон цаасан хэлбэрээр үлдэж санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө улсын бүртгэлийн байгууллагын аймаг нийслэл дэх салбар нэгжээр дамжуулан аймаг дүүргийн сонгуулийн хороонд хөрвүүлнэ гэж заасны дагуу Ховд аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга инх болд орхлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн сонгогчдын нэрийн жагсаалтыг аймгийн сонгуулийн хороонд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өглөө. Тэгэхээр манай аймгийн нийт сонгогчдын нэрийн жагсаалтууд бол хуулийн хугацаанд бүрэн гарч аймгийн сонгуулийн хороонд өнөөдөр хүлээлгэн өгч байна. Нийт сонгогчдын тоо бол 52,236. За энд мэдээж одоо манай 100% гарсан нэрийн жагсаалтчуд тийм. Тэгээ дараагийн одоо сонгуулийн хороотойгоо хамтарч ажиллаж энэ их өөрчлөлт орохгүй шинж төлөвлөгөө бол хаачсан. За албан ёсоор бол өвчтөө зайлшгүй одоо хүндэтгэх шалтгаанаар хот бусад аймагуд руу гадшаа гадаад явсан хүмүүс бол хасагдаж орж гарах байх. 6 дугаар сарын 26-нд болох Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо ил сонгуул манай ард иргэд одоо бүгдээрээ одоо идэвхтэй оролцоорой гэдэг юуны өмнө одоо хэлхийг хүсэж байна. Энэ одоо нэрсийн жагсаалт гарснараа биднээс өнөөдөр энэ жил Ховд аймгийн нийт сонгогчд бол 52,236 сонгогч одоо саналаа өгөхөөр урьдчилан байдлаар одоо ингэж ирсэн байна. 2017 оны 6 дугаар сарын 6-наас Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны ажил албан ёсоор эхэлнэ. Тиймээс аймгийн сонгуулийн хороо нь хуулийн хүрээнд дараагийн ажлыг зохион байгуулж ажиллах ба Ховд аймгийн хэмжээнд байгуулагдах 92 санал авах байранд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хөрвүүлэх юм а.